улсын уран бүтээлчид, хатан бүжимж болгон үжигчид за бид бүхэн бас Монгол улсаа төлөөлөн Азийн бүжгийн наадам өнөхөө сайхан одоо анхудаа зохион болж байгаа наадамд оролцсон баяртай байна. Ер нь бол ус үндэстэн болгоны өв соёл гэдэг бол үндэсний бахархал үнд зүйл байдаг. Тэгэхээр Солонгосын одоо уран бүтээлчдийн одоо бүжгийн түүх, за Казахстан улсын бүжгийн түүх соёл, Монгол улсын бүжгийн түүх намт түүх онцлог гэдэг. Гурван улсын одоо өрөөсөн түүх ялгаа онцлог гайхамшигтай сайхан байлаа. Цаашдаа энэ наадам олон өргөжөд Азийн улсын бүгдийн хамарсан юм сайхан наадам болно гэж ойлгож байна. Ер нь бол соёл урлаг гэдэг бол хүн төрөлхтний бахархал нь байдаг, үнд зүйл байдаг. Бос үндэстэн болгон өвлөн уулж гэсэн түүх бахарлаа юунд үлдээдэг гэхээр соёл урлаг руу үлдээж идэг, шингээж идэг. Тэр утгаараа урдгаар дамжуул, бүжгээр дамжуулж өнөөдөр бүжгийн сэтгэл биеийн хөдөлгөөний гайхамшигт урлагаар бид нар одоо ард түмэн дарслын сайхан наадам эхлүүлж байгаа. Өгнөд баяртай байгаа. Манай Монгол улсаас 20 уран бүтээлч, бүжигчид, дуучид, хөгжимчид, өвмичид гэдэг Монголын шилдэг уран бүтээлчд хүрэлцэн ирсэн. Монголын өв соёл гэдэг бол ялангуяа Чингис хааны үеэс тэр хүнүү бүрний үеэс түүхэн бахархалтай, үнэт зүйлтэй, хувцас хэрэглэл, хөгжим, ая дан, бүжгийн намт түүх онцлог, ёс заншил гэдэг агуух түүхтэй улс орно. Учираас бид нар баялаг түүхийнхэн одоо нэг хэсгээс нь харуулсан давс бахархалтай байгаа тохиол сайхан болж байна. Цаашдаа одоо олон улсын хамс ийм сайхан бүжгийн дэлхийн одоо том наадам болно гэж бодож байна. Баярлалаа.